Өглөөний мэнд хүргэе үзэгчтэй кофе цай болонтойгоо байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. За кофе цай болон маань үргэлжлээд за элит ховор элит үрийн дэлгүүрийнхаа эрхэмсэг сайхан хоёр бүсгүйтэй ярилцахад бэлэн болоод байна. Тэгэхээр зочдоо танилцуулъя. Ховор элит үрийн дэлгүүрийн захирал Авир мэд. За зөвлөх багш Мөнгөн цэцэг нар маань студид уригдан ирээд байна. Ингээд та хоёртоо энэ сайхан амралтын өдрийн өглөөний мэндийг дэвшүүлье. Баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Өдрийг сайхан өглөөг маш сайхан ухтж гин сайхан нэвтрүүлэгт өргөцсөнд маш их баяртай байна. Тэгэхээр би та хоёроос дэлгүүрийн талаар асууя гэж бодлоо. Ховор элит үр гэхлээр бүр элит гэдэг үг нэг цаанаа тийм содон сонсогдоод байгаа байхгүй юу? Яагаад энгийн байж болоогүй? Яагаад заавал элит гэж байгаа юм те? Энэ талаараа яриагаа эхлэе гэж бодож байна. За манайх одоо үүсгэн байгуул одоо ер нь бол юм ба. Гадар тариаллын чиглэлээр баггүй хугацааг бас ногоо тариад одоо хугацааг өнгөрөөлөө. За тэгээ үүдээд нөгөө ногоогоо тариад хүнсний бүх төрлийн ногоо одоо сонгийн саримсаа тариад явах хажуугаараа одоо эмэгтэй хүн учраас ингээд сарнай цэцэг одоо бүх төрлийн цэцгийг одоо тарьж ургуулад ингээ явхад үнэхээр гайхалтай гоё мэдрэмж бас ажлын нөгөө маш их нөгөө хүнд хүчээр ажлын хажуугаар маш гоё байдаг гэсэн. Одоо альжаал тайлдаг, маш их сэтгэл сэргээдэг. Тэгээд энэс үүдэж одоо бид нар бол маш гоё цэцгийг одоо Монголдо авчирч маш олон эмэгтэйчүүдийг бас энэ цэцэгнээс кап, ад жаргал бас ингээд маш гоё тийм гоё торгон мэдрэмж авч байгаасаа гэж үүднээсээ бид нар ийм гоё ховор сортын цэцгийн болцоо болон одоо жижиг бутлаг мод ийм юмнуудыг авчирч хэрэглэгчтэй хүртэж байгаа. Тэгээд маш сайн элит сортын үрнүүдийг одоо маш сайн одоо ирж хайсны эцэст авчирдаг. Тийм учраас элит гэдэг нэрийг өгсөн. Одоо тэрийгч бас баталсаар яваа. Маш олон хэрэглэгч нар маань маш үнэхээр чанартай цэцэг авчирдсан байна гэдгийг одоо баталсан байгаа. Тэгэхээр за сарнайг тарьж ургуулна гэдэг нь бас их сонирхолтой гоё сонсогдоод яагаад гэвэл ялангуяа эмэгтэй хүн бол эрэгтэй хүнээс цэцэг авахыг маш их хүсдэг шүү дээ тий. Тэгэхээр за сарнай цэцгийн баглаа өглөө гэхээр за тэр нь 3-4 хоноо л өгчдөг. Тэгэхээр маш ингээл нөгөө сарнайгаа өгөхийг харангуут ингээл айгу нэг хямраадж байгаа юм шиг те. Яг нэг тухайн үеийн авсан мэдрэмж яг цэцэг өөхөх мөчөд бас нэг өөрчлөгдөж сонирн болдог шүү дээ хүний дотор. Тэгэхээр танахаас бол энэхүү сарнайг авах юм бол харин ч бүр тарьж ургуулад өөрөө нэг ургаж байгааг нь хараад бүр сэтгэл өөдрөг үеиг явах юм болоо да гэсэн тийм бодлоос орж ирж байна. Би зөв ойлгож байгаа юу? Зөв гайхалтай. Тий. Сарнай цэцэг бол одоо олон настай манай оруулж ирж байгаа сарнай бол тэгээ маш өндөр 2 метр шахуу ургадаг. Гайхалтай одоо нас биед гүйцэн эрэгтэй хүн шиг ургадаг гэсэн үг. Тэгэл дунд чинь 1 метр гарантай ургадаг. Тэгээд өргөөшөөгөө бас бүр бутталж нөхөр гайхалтай саглааж ургадаг. Маш олон сарнайг одоо зэрэг өгдөг. За одоо олон настай учраас маш их онцлогтой байдаг. Нэг тариал одоо бид нар ингээд өгөхгүй байх нэ дээ. Тэгээд одоо залуучууд маань нөгөө тэр бүрчлэн ажил амьдралын одоо завгүй үүднээс тайртай эмэгтэй их нэртэй гэр бүлийнхээ ижидээд юм уу цэцэг байн өгч чаддгүй шүү дээ. Тэгэхэд одоо ингээд байнгын гэрт нь ингээд сарнайг нь аваад өгчвөл тэр нөгөө сэтгэлгээ нь одоо сарнай хүлээгээд байдаг одоо надаа хизээ сарнай өгөх юм бэ гэж зарим эмэгтэйчүүд нөхөртөө гомдолдог шүү дээ. Тэгэхгүйгээр одоо гэрт нь үргэлжийн сарнай нь ургаж авах нэ. Тэр нь маш их гоё байдаг. Тэгэхээр өөрөө тэрийг арчлах болгондоо л бас кафег аваад бас их гоё мэдрэмж үүсгэх нь шүү дээ тий. За тэгэхээр студид маань яг ямар цэцгийн үр ирсэн байгаа вэ? За багш маань ярих. За тэгэхээр манай одоо ховор элит үрийн дэлгүүр маань одоо Оросын холбооны улсаас үрээ авч ирж ирдэг. Тэгээд одоо мөн цаашаа Голланд энтергээд хамгийн чанартай хамгийн одоо содон сонин ийм цэцгүүдийг оруулж ирдэг юм байгаа. Оруулж ирсэн сорт гэхэд сарнайны төрөл гэхэд 20 гаруй сорт байж байгаа. За сарнайнаас гадна цээний цэцэг байна. Цээний цэцэг маань бас 10 хэдэн сорт. За модлог цээн байна. Ингээд усан үзмүүд байна гэд. Ерөөсөө л Монголд одоо эдгээрийг бид нэр ургуулъя, түгээн дэлгэрүүлъя.
Энэ Улаанбаатар хотоо айл гэр болгон өрг болгон өөрийнхөө орчинд энэ сайхан сарны цэцгийг, энэ сайхан цээн цэцгийг тарьж одоо сурыг. Энэгээр одоо бид нар бас очноод чимээ. Гэгээлэг сайхан амьдрцгаая. Ад жаргалыг одоо өөр хүүхдүүддээ өөрснөө мэдрээ гэдэг зорилгоор энэ сайхан цэцгнүүдийг оруулж ирдэг. Тэгээд би багш хүний хувьд л цэцэг одоо сонирхогч, ургуулагч хүний хувьд л 10 хэдэн жил ажилласан байгаа. Тэгээ ерөөсөө цэцэг ихлээ зэрэг үнэхээр одоо ингээл шунал хөдөлдөг. Ер нь бол цэцгийг сонирхоод ирэхтэй зэрэг, тариад ирэхтэй зэрэг үнэхээр одоо хүнд маш их гоё мэдрэмж төрдий. Энийг бол одоо бүх нийтээр мэддэг болоосай гэж ингэж одоо боддог. Тэгэд миний бас нэг хэлэх гэсэн гол зориг санаа бол одоо бид нар гадаад дотоод явж яхад үнэхээр одоо бусд орны хөгжил цэцэглэлт ямар вүлээ, парк нь ямар вүлээ те. Энийг бид нар өөрсдөө бас нүдэрэ хардаг. Гэтэл хотод ороод өөрийнхөө нийслэл дотор ингээд явж байхад санаан цэцэрлэг бол үнэхээр байдаггүй. Тэгээ 10 дугаар хороолт миний яг мэддгээр 10 дугаар хорооллын 25 дугаар эмийн сангийн баруун тал 10 хүн шиг яалсан жил болгон цэцгэлдэг. Тэрийг одоо цэцгийн сонирхолтой хүн бол нүдэнд нь тусцсан л байгаа. Гэтэл энэ гоё олон сарнаануудыг одоо нийслэлийнхаа нутаг дэвсгэрт нь гэртээ хашаандаа ингээд ургуулвал энэ одоо орчин маань ямар байх вүлээ, бид нар ямар гоё цэцгэн зунд амьдрах вүлээ гэдгийг бид нар түгээн дэлгэрүүлэх үүднээс л ингэж одоо энэ дэлгүүрээ ажиллуулж гэн өрөө авчирч гэн тарих арга туршлагын зааж өгч байна. Тэгээд би бол голчлон одоо энэ сарнай цэцэг, цээн цэцэг эднүүдийнхээ одоо бас ургуулсан тарих гэж хүсэж байгаа энэ хүмүүст бол харамгүй зөвлөгөөгөө өгдөг. Тэгээд энэ цээн цэцгийн талаар тайлбар өгчиж болох уу? Та хэд манаас үнэхээр гоё зоригтой, маш сайхан зорилгын төлөө бас дэлгүүрээ ажиллаж байгаа юм гэж харж байна. За тэгэхээр миний хувьд бол цэний ягаан цэцгэл гэдэг зүйлийг л мэдхээс таасаа хэллээ шүү дээ. Олон төрөлтэйгээд. Тийм өнгө нь бас өөр байдаг гэх тийм. Тэгэхээр би анх удаа сонсч байна. Би бол цэний ягаан цэцэг гэдгийг за нэг интернет гуглээс л харж байснаас яг ингэж боддоор бас харж байсангүй. Тэгээ ганцхан ягаан өнгөтэй ийм цэцэг байд юм бэ гэдэг бодлоороос өдийг хүрсэн байна. Тэгэхээр таас дэлгэрүүлээд цахан бэлэгдлийн яриад яг ямар цэцэг байдгийг гэдэг нь дэлгэрүүлээд ирэхгүй юу. За цэний цэцэг бол үнэхээр одоо гайхалтай цэцгэлтэй энэ хятадын одоо гол шүтэн болсон ийм цэцэг байдаг. Бүр хятадд бүр 10,000 м2 авахад цэний цэцгэлийг байгуулсан байдаг юм лээ. Тэгээд манай одоо оруулж ирж байгаа цэний цэцэг бол Оросоос орж ирж байгаа. Энэ маань одоо 10 хэдэн сорт байгаа. Ер нь бол цэний цэцэг 48 сорт байдаг байхгүй юу? Тэгээд тий цэнийг болохтой зэрэг өвслөг модлог гэсэн ийм хоёр төрлийн цэн байдаг. За цэний цэцэг бол манайх яах вэ зүгээр байгальд Монголд бол ургадаг л да. Цагаан өнгөтэй цэн, ягаан өнгөтэй цэн гэд хангай хинтийн хөвсгөлийн нутаг уулахын газраар тий гол мөрний ойсоо газруудаар бол манай зэрлэг цэний цэцэг ургадаг, энийг бол хүмүүс мэдж байгаа. Тармил цэн одоо энэ бутлаг ургамлаага бид нар одоо орчиндөө ойртуулж өөрсдөө энийг тарьж сурах бас энэ үл нэг тал соёл юм байгаа юм л да. Одоо энэ цэн цэцэг гэхэд энийг ингээд энэ цэн цэцгүүдийг тарихад 50 жилийн настай, 50-аас 100 жилийн настай. Өндөр нь болохтой зэрэг метрээс метр 50 орчим ургадаг. Тийм учраас бид нар одоо жил болгоно нэг мандлын цэцэг тариад устгаад байхгүй. Нэг цэний бут тарьсан байхад тэр маань 50 жил наслах юм байна. Өргөлжлүүлээ тэр цэний цэцгнээсээ үржүүлэг хийгээд байж бас болно. Ийм учраас одоо энэ олон настай бутлаг ургамлуудаар өрх гэрээ одоо хашаа хороогоо нийслэл чимээсэ гэж ингэж бодож байгаа маа. За энэ бас их ховор цэн манайхан оруулж ирсэн байгаа энэ модлог цэн гэдэг. Энэ модлог цэн нь хятадаас гаралтай. Тэгэд энэ болохтой зэрэг метр 50-аас 2 метр бүр өшөө сайн ургуулсан цэн үл 3 метр хүрдэг 300 жил насалж байсан түүх байдсан байлээ. Тэгэхээр зэрэг 100 жилийн настай энэ ургамлуудыг бид нар тарих юм бол нийслэл хот маань хичнээн сайхан байх бол одоо зүгээр ингээд төсөөлөөр ингээд бодоход энэ одоо цэн цэцгнээс цэнхэр цэцэг гарнаа. Цэнхэр цэцэг одоо метр 50 өндөртөө модонд цэнхэр цэцэг цэцгийн диаметр нь 20-с 25 см-тэй ийм гоё цэцэг гарна гэдээ ингээд төсөөлөхлөөр дүрслэгдэж байгаа юм зү. Маш гоё. Одоо жишээ нь хотын гудамжууд те. Хотын гудамж нь бүр ямар гоё байх вэ? Тийм өнгө нэмээд. Тэгээд би бас нэг уриалга хэлэхэд хот тогтчлохын маань одоо энэ цэцэрлэгжүүлэх компанийн маань нийслэлийн бас одоо өшөө одоо энэ мод үржүүлэх юуны газрууд дандаа ийм бутлаг гоё чимлээ ургамлаа одоо тарих цаг болсон шүү гэдэг мессежийг бас хэлмээр байна. Биднэрт одоо өнгө, цэцэг одоо тийм юм дутаад байна. Үнэхээр сая одоо нэг инээдэмтэй шиг байхад үнэл юм чинь
талбай дээр нэг жижигхэн ногоон Зөвлөгөө. химэл зүйлэг дэвслээ шүү дээ хөлбөмбөгийн. Тэгэхэд тэнд хүмүүс гिचнээ л одоо бүр жаргаж таашаал авч ингэж ирсэн. Тэгээд энд үл нэг харамсах сэтгэл төрсөн л да. Яагаад бид нар унган байглаа ногооноор нь хадгалаагүй юм бэ? Яагаад бид нар нэмж зөвлөгжүүлэлт хийгээгүй юм бэ гэдэгт бол бас харамсах сэтгэл төрсөн. Тэгэхээр зэрэг бүгдээрээ одоо ногоон сайхан талбай, ногоон сайхан цэцэрлэг, гайхалтай сайхан цэцгэнд байхын хүсэж байгаа бол энэ бүх урмлуудыг тарьж сураад гэрээ чимээ, тотоо чимээр санагдаад байгаа. Таны ярианаас бол яалтчгүй бид бүхэнд бол ногоон байгууламж асар их дутагдaltaй зүйл байна гэдгийг бас ойлгож авлаа. Тий. Мэдээч хэрэг өмнө нь бол зүгээр энгийн цэцгүүдийг бол за энэ бол албан тасалгаан зохицолтой юм аа. Энэ зөвхөн гэрт байхад зохицолтой. Энэ гадаа ургахад л тохиромжтой гэж ингэдэг байсан бол за яг энэ хүү сортын өрнүүдийг бол хаач бол тарьж болох нь байна тий. Маш гайхалтай цэцгнүүд юм байна. Одоо жишээ нь модлогийн цэнхэр цэн ургадаг гэдэг. Цэн дотроо бол цэнхэр өнгө гэж юус байдаггүй. За энэ бол одоо энэ үржүүлэг бол Голландд ганцхан ийм цэцгийн үржүүлэг нэг газар байдаг. Тэгэхээр ерөөхдөө нөгөө бидрээр ярьдаг бол одоо техник технологи жил ирэх тусам хөгждөг тийм ээ. Одоо юу гэдэг лээ ойрын одоо ойлгомжтойгоор бол хибрид ингээд бүр төгсчөөд одоо өөрснөө жолоодох шаардлагагүйгээр баг машин чинь тийм бүтээгдэд байна шүү дээ. Цэцэг маань хүртэл тийм гайхалтайгаар хурдтайгаар хөгжиж байна. Энэ болгоныг бас манай монголчуудаас өөрснөө авчирж энэ гоё хотоо албан байгуулахын үүдийг, гэрийнхээ үүдийг үнэхээр гоё гайхалтай тийм үүдээсээ л тийм ад жаргал мэдэрдэг тийм соёлч гайхалтай тийм хот болоосаа гэдэг үүднээс бид нар бас зорилтоор ажиллаж байна. Тэгээ энэ 18 жилийн турш ингээд энэ цэнийг үржүүлээд ийм гоё содон өнгийн цэнүүдийг гаргаж авсан ба. Бид нар одоо энэ хитгэн тоон хэмжээгээр Монголд авчирч хүмүүстэй бас түгээн дэлгэрүүлж байна гэх юм уу. Тийм байна. Ер нь бол байгууллага болгон яг үүдэндээ те өглөө мэдээж хэрэг хүн сэтгэл айгүй өндөр орж ирж чадах юм бол тэр байгууллагын ажлын үр бүтээмжээс өндөр байж чадна шүү дээ. Тэгэхээр мэдээж хэрэг байгууллагууд яг нөгөө хүнээ өгтдөг үүд хаалганда бас энэ хүчцгүүдийг тавиад зах ургуулж арчилж чадах юм бол за ажилчид хүртэл орж ирэхтэй маш сэтгэл хангалуун орж ирэх баг. Манай UBS телевиз ч гэсэндээ танай дэлгүүрээс бас энэ хөө сайхан цэцгүүдийг аваад үүдэн тариалсан байгаас та хэд маань харсан баг. Маш гоё ургацсан явж байгаа тийм. Тэгэхээр бас тэрийг хараад орж ирэхэд бас мэдээж хэрэг бидний сэтгэл хүртэл айгүй өндөрхөө хин ямар гоё ургацсан юм бэ гэдэг яалтчгүй одоо нөгөө хавар цооны цаг учраас бас хийн хүнгүүл нөгөө сэтгэл зүрх маань цэцэг рүү бас ингээд тэмүүлдэг болчихдөг юм байна. Тийм. Уран дулаан цаг ирж байна. Үнэхээр гайхалтай улирал ирж байна. За тэгээ эмэгтэйчүүд бай за албан газар одоо эмэгтэйчүүд маань маш гайхалтайгаар одоо нөгөө сэтгэл нь их сэргдэг одоо үе тийм ээ. За албан байгууллагууд маань бүх өвлийнхөө тоосыг одоо арчиж үүдээ бас маш гоё чимэх. Яаж одоо тамхиныхаа савын тэр хавар хажуу орчинг яаж гоё ногоон болох уу гэд хувьдаа боддог. Гэхдээ яг яаж ийм гоё тогтчулах уу гэдгийг мэддэггүй тэр бүрчлэн. Тэгээд тийм учраас бид нэр одоо нөгөө үр тариал үрийг одоо бойжуулаад ингээд цэцэг ургуулах тэр бүрчлэн нөгөө ногооны мэдлэг цэцгийн мэдлэггүй хүмүүс чинь нөгөө нэг тархаар алдаж оноод байдаг. Манайх чинь нөгөө болцоо одоо нөгөө нэлээд том одоо юу гэж хэлэх юм багшаа одоо нас биед гүйтзээгээд аваад ирж байгаа учраас маш хурдан ургаж маш хурдан цэцгээ өгдөг. Шууд тариалахад бэлдэц энийг одоо хүмүүстэй түгээж байгаа. Тий. Энэ бол маш гайхалтай. Надад бол үнэхээр гайхалтай санагдаж байна. Бараг ингээл хит хитэн төрлөөс нь аваад зэрэг тарьж ургуулаад бас үнэхээр гайхалтай санагдаж байна. Тэгэхээр бас нэг анхаарал татж байгаа зүйл нь гэвэл усан үзэмний мод ирсэн байгаа. Тэгэхээр би бол энийг зөвхөн одоо хашаа байшинтай айлууд юм уу те хашаатай айлууд л зөвхөн ингээл нөхөө ухаал модоо суулгаад тэгэл өндөр болгоод явдгийм байх гэж бас бодсон. Тэгсэн чинь бас зүгээр ингээд орон сууцнд байгаа айлууд маань ч гэсэндээ хөртийн ингээл хөрсөндөө суулгаад ургуулаад усан үзмээ аваад өөрсдөө тариалаад идчих боломжтой болж байна гэдг нь бас нэг их сайхан даваа тал бол санагдаад байна л да. Тэгэхээр энэ талаараа бас хаваалцаач. За усан үзмний сорт үлээрс 5 сорт ирсэн байгаа. Усан үзмийг үл яхан манай тариалж байгаа хүмүүс байгаа.
Монгол турш үзээд ургацаа аваад. Манай энэ ус үзмүүд үл яг Оросоос шууд орж ирээд бас л шууд суулгана. 180 хоногийн дараа жимслэнэ. Үр дүнгээ өгнө гэсэн үг л дээ. Тэгээд ус үзмээ бол хүлэмжиндээ тарилж болно. Балкон дээрээ юм уу? Гэрт бас тарилж том одоо савнд хийгээд хөрсөнд хийгээд бас гэрт юм уу балкон дээр тариалах юм боломжтой. Ийм олон сортууд байгаа. Ургаж байгаа. Тариалсан хүмүүс байгаа. Ургаж байгаа. Миний ус үзэм гэхэд одоо нэг 80 см өндөр ургачаад байж байгаа. Ер нь хэр арчилгаа шаарддаг юм болоо? Ер нь бол альва ургамалд бол арчилгаа хэрэгтэй л дээ. Тэр ургамал чи өөрөө ургах технологитой байна. Арчлах ямар бодисоор хідэд бордогоор бордож яах вэ тийм ээ? Хөрсийг яаж сэргижүүлж яах вэ? Услагааг яаж шийх вэ гэдэг ургамал бодлого өөрийн онцлогтой. Тэр онцлогын дагуу бид нэр арчилд тордож ургуулна. Тэрнээс зүгээр нэг одоо хөрсөн суулгаад хайчих юм бол тэр хинч шулчих шүү дээ. Тэгэхээр зэрэг ургамал ургуулах сэтгэл хэрэгтэй байдий. Сэтгэлтэй хүний ургамал сайхан ургадаг гэж ингэж боддог. Ер нь бол ургадаг, үнэхээр ургадаг. За жишээлхэд энэ цэний цэцгийг байна шүү дээ. Одоо энэ л сортлоо бид нэр энийг савнд хийгээд туршиж үзсэн. Энийг бол ерөөс цэний цэцэг үл гадна ургадаг ургамал. Намар юм уу хавар тариалдаг. Цэцэрлэг паркийг орчноод шимгэлдэг ийм гоёлын ургамал. Энийг бид нар бас энэ Оросоос авчирсан шинэхэн үртэйгээ танилцах гээд ингээд ургуулсан чинь шууд ингээд бунд гараад цэцгэлээд шууд гарч ирж байгаа нь манай одоо үрний чанар сорт ямар байна гэдгийг нэг илэрхийл болж өгч байгаа байхгүй юу. Тэгээд энэ цэн гэхэд цэний цэцэг ер нь бол тий 50-аас 100 жилийн настай нэг ингээд суулгаад яг технологийн дагуу суулгана л да. Зөвлөгөө зааварчлага авах юм бол манай дээр одоо очиход ер нь цэцгээ худалдан авахд бид нэр зөвлөмжөд хараад байгаа. Энийг ингэж ургуулна шүү, ийм тордлого хийн шүү гэдгийг. Тэгээд энэ технологийн дагуу ургуулахтай зэрэг энэ бол 50-аас 100 жил наслана. Чиний паркийг, чиний гэрийг, орчны чинь үргэлжийн хавар болоод цэцэг дэлгэрэх цагаар цэн ургаад л эхэлнэ гэсэн үг. Үнэхээр гайхалтай. Үр хааж үед маань ч гэсэн үлдэх зүйл байна гэж харж байна. Дараагийн үедээ шилжүүлж өгөх юм үн төв гэдэг чинь мод ургамал байдаг байхгүй да. Тэгээд хамгийн гол нь тэр орчинд маш их эерэг энерги, гэгээлэг бодол хүнийг баясгадаг чи түрүү хэлсэн шүү дээ. Байгуулгын үүдэн цэцэг байхад хүн орж ирэхэд нэг сайхан сэргээд явчихдаг гэж те. Тэр үнэн ер нь орчиндоо л цэцэгтэй байх юм бол хүн нэг сайхан аз жаргалтай гэрэл гэгээтэй байж чаддаг шүү. Тэгэхээр надад нэг орж ирсэн бодлоо бас та хоёртой хуваалцъя гэж бодлоо. 50 жилийн за багадаа ингээд 50 жилийн настай шүү дээ. Тэгэхээр за одоо залуу хосууд маань дөнгөж төрж байгаа хүүхэдтэй зориулаад яг төрсэн цагаас нь эхлүүлээл энэ цэцгийг аваад суулгаад ургуулчихад тэр хүүхэдтэй хамт цэцэг маань ингээд 50 жилийн хугацаанд өсөж дэвжээд явна. Хүүхэд ухаан орох цагаасаа ахуулаад энэ цэцгийг ингээд арчлах юм байна, тортох юм байна гэдэг тийм сэтгэхүй суучих учраас байгаль орчиндөө ээлтэй хүн болж бас хөгжиж болох юм. Бас ингээд цэцэг тарьж байгаа учраас сэтгэл нь уян зөөлөн болдог, юмыг хайрлах мэдрэмжтэй болдог. Ийм болж бас өсөх юм болоо гэсэн бас тийм гайхалтай бодол орж ирлээ л дээ. Ер нь ургамал бол тэгээд ерөөс альва ургамал ургуулах хүүхэд өсгөх хоёр чинь ер нь л адилхан шүү дээ. Бүгд л амьд тий, бүгд л амьд организм. Цэцэг бол гоё цэцэглэн, хүүхэд бол хөөхөн одоо том болчихсон тий. Ялгааг хүн ургамал байгаль бүх юм хүн холбоотой. Тэгээ цэцэг бол яг эмэгтэй хүн шиг арчилгаа шаарддаг зүйл шүү дээ тий. Эмэгтэй хүн өөрийгөө гоё сайхан байлгахын тулд одоо нүрээ арчилж гин, биеэ тордож байна. Яг тэрнтэй адилхан цэцэгтэй бас ярилцаж ямар тордлогоо хэрэгтэй байна тэр болгоныг бас олж мэдэж арчилж явах юм бол маш сайхан дэлгэрэл байна гэсэн үг. Тэгээд ер нь аль нөгөө бид нар бас маш гоё зүйлийг бас эхлүүлэх гэж байгаа. Одоо би бэлтгэл ажилдаа явагдаж байгаа. Юу гэхээр одоо бидний ирээдүйн бол залуучууд маань одоо гэрлэлт хоорондоо үерхэж, сүй тавьж, гэрлэлтэд баталгаажуулдаг тийм ээ. Шинэ хүн мэдлэлтэйг өдөр бүр маш мянган гоё шинэ хүний үлгэдэ авдаг шүү дээ бид нар. Тэр тохиолдолд маш гоё нэг гэр бүлийн аз жаргалыг ингээд дээд хэмжээгээр ингээд мэдэрдэг хүн болгон. Тийм учраас нөгөө нэг тэр их аз жаргалаа ингээд нөгөө байгальдаа бас ингээд үлдээх тийм ээ. Дурсамж одоо насан туршид дурсамж бүтээхийн тулд ийм гоё цэцэрлэг төрөлийг одоо байгуулах гэж хотоос холгүй тэндээ одоо хосууд маань очиод хүүхдээ тэрвэрэд ч юм уу ингээд хүүхдүүдэд очиод өөрсдийнхөө гараар ногоод модоо тариад цэцгээ тариад тэгээд өөрсдийнхөө зав чөлөөгөөр ирээд усалдаг, торддог. Тэгээд тэр маань бас Монгол орны маань тийм ээ
хөгжил дэвшилд маш их үнэтэй хувь нэмэр болох байх. Дээрэс нь шин төрж байгаа хүүхдүүдэд бас маш гоё байгаль дээлтэй хүүхдүүд өсөж тойрнож хин хүнийг одоо хайрлаж өсөх энэрэнгүй нэгүүлсэнгүй одоо тийм хүн болж тойрноход бас тэр маань бас багахан ч гэсэн тус нэмэр болох болоо гэж одоо тийм цэцэрлэг төрөлийг бас байгуулж байгаа. Тэнд маань одоо хайртай одоо чамд ихэд одоо хайртай залуутайгаа очиод тийм ээ хамтдаа цэцэг тарих нь шүү дээ. Тэр маань одоо жил болгон та хоёрыг маань өвтөл нас хүртэл маань тэр маань улам хүчээ авч үзэсгэлэнтэй хүчээ авч юм том болсоор л байна. Тэгэхээр үнэхээр гайхалтай байна. Маш гайхалтай зорилгыг тавьж бас ажиллаж байгаа юм байна. Зөвхөн энийг бол за хүмүүс бол цэцгээ хурдхан зарчих гэсэн тий. Хурдан зараал мөнгө олчих гэсэн гээд ер нь заримдаа нэг тийм сэтгэхгүй бас ажиглагддаг. Тэгсэн та хоёр маань бүр шал эсрэгээрээ. Тий бараг ингээд ашиг олно гэхээс илүүтэй хүн болгон ингээд байгальтаа ээлтэй байгаасаа хүн болгон ногоон цэцэрлэг төрөлнг бий болгоосаа хүн болгон мод тарьдаг байгаасаа эдгээрийг бас аваад ийм болгочих юм бол ямар их ашиг тустай юм бэ гэдгийг бас үзэгчид маань маш гайхалтай мэдээллийг хүргэж чадлаа. Та хоёроо бас би маш их бахархаж байна. Ямар гоё зүйлсийг бас Монгол улстай оруулж ирж байгаа юм бэ те. Магадгүй бас биднийг үзээ сууж байгаа хүмүүс одоо хаанаас очиж авах юм болоо, яаж холбогдох юм болоо гэж бодож иж магадгүй. Тэгэхээр дэлгүүрийн хаягийг бас танилцуулъя. Манайха ховор элит дүр маань пэйж хуудас маань байгаа. Ховор элит дүр гэж орохоор та бүхэнд байна бүх мэдээллийг өгсөн байгаа. За тэгээд ташин дуртахад бас одоо бид нар бас хот руу бас ирэх боломжгүй жоохон аслагдмал сум аймагуд руу бид нар бас чадах чинээгээр зав зайгаараа очиж бас цэцэг одоо сарнай одоо бүх байгаа цэцэг ногооны үүр гэдэг ингээд авчиж өгдөг. Одоо юу гэхээ хүргэлтээр биш бид нар одоо нөгөө сайн үлсийн ангих гэж хэлж чадахгүй байна. Гэхдээ яг нөгөө юу лээ? Ямар ч гэсэн нөгөө бас нөгөө нэг үүргээ ухамсарлаад бид нэр заавал нөгөө нийгмийн хариуцлагын хүрээнд бид нэр алс хоол ерөөсөө ингээд цэцэг бүрэн цогцсон болов тий. Баян цогцсон. Баян цогцсон сонгоны өрөө ургамлынхаа өрүүдийг үнгүүгээр таргасан байхгүй юу? Одоо дараагийн маш олон аймаг сумдууд одоо чагсаалтаа гаргасан байгаа. Тэр бүрчлэн очиж бас тараана. Тэгэхээр ерөөсөө манайх бол цэцэг жимсээ одоо зарж мөнгө олох гэдэг талаасаа биш. Маш гоё юмыг одоо зорж байна, тэмүүлж байна. Улс их орноо гоё цэцгээр бас жоохон ч гэсэн цэцэг тарьж одоо тэрийг аян эхлүүлэх юмсан л гэж хичээж байна да. Манай хамтаал. Гол нь бас энэ учраа би ярьчих хөл тий. Гол нь одоо бас нэгдүгээрт нийгмийн хариуцлагын өрөөнд, хоёрдугаарт гэвэл цэцгийн соёлыг үнэхээр бид нар суралцах хэрэгтэй байгаа юм л та. Үнэхээр одоо манайханд бүр яа гэсэн гоё цэцэгтэй паркч гэл алга байна тийм ээ. Яа гэсэн гоё тийм бүр үзэмжтэй төгөлч алга байна шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нар энэ бүхнийг бий болгосоо гэдэг үндэс суурийг ингэж энийг тарьдیں шүү, энийг ингэж тарих хэрэгтэй юм шүү гэдэг. Ингээд л энийг дэлгэрүүлээ л гэсэн бодлоо. Тийм. Цэцгийн соёлоо түгээе, тарьж сурыг, орчноо гоё болгочод тэрийгэ харж тайвшрлыг авч одоо тий. Үнэхээр тийм сайхан орчин эерэг нөхцөлийг бүрдүүлэх гэсэн л тийм зорилготой. За танай хамт олон болол ингээл ил зарлал бид нар ийм хийгээ явж ингэж тэгж гэдэггүй л болохоос чимээгүй хэрнээ маш том бүтээн байгуулалтыг бас ингээд алслагдсан газруудад тэг хүргэж өгөөд бүгдийн зааварчилгаа зөвлөгөөг нь хүргээд бас ингэж ажиллаж байгаа гэдгээр ч маш их бахархаж чинь та хоёртаа бас баяр хүргэе. Маш олон одоо газруудад те энэхүү одоо үр сортуудаа тариалан яаж хийх үү те энэ болгоныгоо гоё заа зөвлөд мэдээж саяны хэлсэнчлэн Монгол улсаа маш сайхан ногоон төгөлтэй ийм газар орон хот болгоорой гэж бас хэлмээр байна. Баярлалаа. Зорилгоо биелүүлэн биелэгдэн энэ гэсэн сэтгэл өндөр байгаа. Үнэхээр одоо хаа нэгэн газар одоо манайхны төрөд чинь тэр нэг залуучуудын төгөлгээд байгаа. Тэр маань ер нь тэгээд энэ үндэсний цэцэрлэг төрөлнөд ч гэсэн Сарнаан парк бий болоосоо л гэж хүсэж байна. Цээний цэцэрлэг Сарнаан паркд зугаалж явал одоо тэр хүн ямар их гоё таашаал авах вэ тий. Тэрийг л одоо биелүүлэх зорилготой шүү дээ манай. Одоо бид нар чинь задуучууд маань за гэр бүлэрээ бас хайртай хүнтэйгээ нэг хотоос жохон хотоос ойрхон гараад нэг агаар гараад ингээд нэг алжаалаа тайлъя гэдэг ингээд гарахаар тэрэлжээс өөр юм байхгүй болцдог. Тэрэлж явъя л гэдэг. Гэтэ яг үүндээ тэрэлжээ бас
тийм үнэн сэтгэлээсээ хайрлаад байгальдаа ээлтэй аялдаггүй шүү дээ. Амралтын газар очиод бид нэр хоол идээл өнгөрдөг. Энийг бол өөрчлөөд бид нар цэцэг тариад, агаарт гараад үнэхээр утгаар нь бүр тэр цэцэрлэг түрээлэн өөрийн гар биеэрээ оролцоод тэр нь өөрийг тэгэл хүн болгоных гэсэн үг шүү дээ. Тэр манай эзэмшил биш. Хүн болгоны эзэмшил байхгүй юу? Тэгэхээр зүгээр л Монгол улсын иргэн болгоны эзэмшлийн цэцэрлэг түрээлэн болгох тийм зорилготой ажиллаж байгаа. Тэгээ манайхтай хамтарч ажиллах одоо тийм ээ сум дүүрэг, за хороо дүүрэг тийм ээ. За тэгээ хувь хүн за цэцэрлэг түрээлэн хамт одоо бий болгох хүмүүстэй холбогдож ажилламаар байна. Энэ ташрамд ашиглаад хамтдаа энэ ирээдүгээ бүтээж бидний үр хүүхэд маань үргэлжлүүлээд аваа явах тийм ээ. Маш их хөгжиж байгаа шүү дээ манай орон. Хөгжлийг улам илүү гоё болгож Улаанбаатар хотыг бүр асаамаа санагдаад байдаг байхгүй юу? Тий. Тэгэхээр бас үзэгчид маань ч гэсэн та хоёрын маань яриаг сонсоод бас хамтарч ажиллахтай таатай байх болов уу гэж бодож байна. Тийм учраас бас үзэгч олондоо хандаад бас энэ хүүс хортуудыг авч үр тарьж бас сайхан цэцэг ногоог ургуулаарэ гэдэг бас уриалгыг хэлье. За багш маань хэлвэ. За тэгэхээр одоо бид хоёрыг урьж оролцуулаад энэ сайхан нэвтрүүлэгт одоо Монгол орон даяар бас энэ ажлын маань сурталчилж өгч байгаа та бүхэнд маш их баярлалаа. Үнэхээр одоо бидний ажил бол зорилго нь их өргөн дэлгэр юм. Ганц хоёр хүн санаад энэ бас бүтгэд хэцүү. Тийм учраас бүгдээрээ сэтгэл зорилго нэгтэй нэг хүн нэг сарнаа тарихтал тэ ямар их юм болох вүлээ дээ. Тэрийг л одоо бүгд хамтран хийвэл их сайхан байна. Тэгээ манайхаас цэцэг аваад байгууллага одоо очноо цэцэгжүүлээ. Гэрэлдээ очиж одоо гэрийнхаа гадаад цэцэг тари төдийг авъя. Яаж тарих уу гэдэг юм сэтгэл байгаад биднүүдийг зорж ирвэл бүх зөвлөгөөг бид нар өгнө. Ирээд тариад ургуулад баярлж байгаа бас нэг хэсэг хүмүүс байгаа гэд. Бид нартай бас гүн талархаж байна. Үнэхээр их тийм сэтгэлээсээ бүр одоо манад нэг эрдэнэ цэцэг те 10 хэдэн цэний цэцэг авсан л да манахаас өөрөө угаасаа цэцэг тарьдаг сонирхолтой цэн ургуулдаг. Би 10 хэдэн цэн аваад одоо тарьж байгаа тийм үнэхээр тийм сэтгэлтэй зөндөө олон одоо цэцэг сонирхогчд ирж байгаа, холбогдож байгаа. Саяхан бас нэг үзэсгэлэн болсон ч цэцгийн үзэсгэлэн. Тэрэн дээр бас хүмүүс их олон ирж цэцэг худалдан авч ирсэн. Тэгэхээр зэрэг би бас хүмүүсийн оюунсанд өөрчлөлт гарч байгаа юм байна. Бид нэр гэгээлэг орчин сайхан цэцэг их гоё нэг хүсдэг болсон юм байна гэдэг ойлголтыг бас авсан. Тэгэхээр зэрэг хашаандаа нэг сарнаа тарьчаад хашаандаа нэг цэн тарьчаад тэрийгэ тордоо тэрийгэ үр хөвгтдээ заагаад өгчүүлнэ. Эн чинь хойчоо хойч үедээ энэ их дэлхийдээ байгальтаа хичнээн их хэрэгтэй үйлс билээ гэдгийг одоо хамтран хий гэж уриалж байна. За ингээ үзэгчтэй кофе цай булангаар маань ховор илет үрийн дэлгүүрийн захирал Авирмэд за зөвлөх багш мөнгөн цэцэг нар маань өргөдөн ирж оролцож та бүхэндээ маш гайхалтай мэдээлэл зөвлөгөөнүүдийг хүргэлээ. Ингээ та хоёрынхоо ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Маш сайхан бүтээн байгуулалт үйлс хэргийг эхлүүлсэнд нь маш их талархаж байгаа энэ ташрамдаас илэрхийлье. Баярлалаа. За үзэгчтэй кофе цай булан маань нүгээр өндөрлөж байна. Дараагийнхаа тогтсон цагт эргээд уулзлаа. Түр баяртай.